За нэгдүгээр бодлого болъё. Нэгдүгээр бодлого. За энэ логарифм, тригонометр, за тэгээд нийлтгэгчтэй хавсарсан ийм илэрхийлэл байна. За энэ илэрхийлэл утгыг олох хэрэгтэй. За би бодлогын ихтэй ингэ ихний ялж. За 16 гэсэн нь шүү дээ. За ихний ялж тэгэр бичиж тэнцүү 16-ыг үрж. 16-гийн зэрэг нь логарифм 2 суурьтай. За би энийг синус, за би ийм том хэллээ. Синус 3-ны 2π гэдэг бол π-гээс хасах нь 3-ны π гэсэн. Өөрөлдөн 3-ыг гişнээд 3π-гээс 1π хаслаа 3-ны 2π бол. За энэ маань нэмэгдлийн томьёо осоор π-гээс хасах нь 2 дугаар мөч рүү орно. 2 дугаар мөч синус нэмэгт мөчтэй юм чинь. Тэгээд нэр өөрсдөхгүй синус 3-ны π гэсэн. Утгатай. За энэ синус 100-ны 3 дугаар 60 градус буюу синус 60 градусд маань байна шүү дээ. 2-ны ядуурын дор 3 гэсэн утга авдаг. За тэгвэл үндсэндээ энэ хэсэг маань 2-ны логарифмын илгч нь 2-ны ядуурын дор 3 байжээ. За хасах нь. За 2 дугаарт би ийм асуулт тавьчих. Тангс 3-ны π буюу тангс 60 градусын утга бол язгуурд 3 байна. Язгуурд 3 байдаг. За язгуурд 3 гэдэг чинь өөрөө язгуур гэдэг маань 2-ны 1 зэрэгт болдог. 2-ны 1 зэрэгт болдог. За 3 дугаарт нь би яг өгөхлөө. За энэ тэгвэл 3-ын 2-ны 1 гэж юм байна шүү дээ. 3-ын 2-ны 1 гэж юм. А 3-ны 1-ийг тэгвэл юу эсвэл 3-ны 1 гэдэг бол 3-ын хасахын зэрэгт. За тэгвэл одоо энд ингэж солих нэ. Логарифмын суурь нь 3-ын хасахныг зэрэгт болно. Энэ ёсоор. А илтгэгч нь тангс 3-ны π гэдэг бол тангс 3-ны π гэж яг 3-д 3 болоод 3-ын 2-ны 1 болчихно. Тэгэхээр 3-ын 2-ны 1 болчихно. За эндээс тэнцүү. А манай тэнцүүд 16-гийн харалтай явах шүү дээ. Энэ эсвэл тэр чигээр яг тэр чигээр 16-гийн зэрэг болоод явж байгаа юм. 16-гийн зэрэг. За тэнцүү дараагийн ахын руу оръё. Дараагийн хийхтэй. За одоо энэ дөрөвдүгээр томьёог ашигласан дээр байна. Дөрөвдүгээр томьёо бол юм байна. Логарифм А-гийн n зэрэгт B-гийн n зэрэгт гэж. Өөрөөр хэлбэл суурь логарифмын суурийнх нь n зэрэгт, илтгэгчийнх нь n зэрэгт. За илтгэгчийн зэрэг бол n эндээ гардаг. А суурийн зэрэг бол яг n уруугаар гардаг. Уруугаар. За үржих тэгээ энд одоо юу авах вэ гэхээр А суурамчтай илтгэгчтэй зэрэгээс ангиж ирчихнэ гэсэн юм томьёо байдаг. За энийг одоо хаана хэлэх вэ гэхээр n-ийн оронд 3-ны 1 m-ийн оронд 2-ны 1 гэсэн. За тэгвэл одоо манай бусдын энэ хэсгийг хэвээр бичиж байна. 16-гийн зэрэг нь логарифм 2 суурьтай 2-ны ядуурын 3 гэсэн юм гарна. Хасах нь за 3 энэ чинь болохоор хасах нэгний энэ нийшээ гарч ирэх 2-ны 1 болно. Үржих нь логарифм 3 суурьтай 3 болчихлоо гэж. За энэ бол ингээд зэрэг тэр чигээр явж байгаа шүү дээ. За тэнцүү. За энэс одоо 5 дугаар томыг хэрэглэе. 5 дугаар томыг бол яг логарифм А суурьтай А гэдэг чинь өөрөө нэртэй тэнцүү шүү дээ. А суурьтай А1. Тэгэхээр энэ тэр чигээр ингээд нэг болчихно, энэ нэг болчихно. За энийг эмгэх юм бол энэ дээр нэмэх нь 2-ны 1 болох нэ. Нэмэх нь 2-ны 1 болох. За тэгэхээр одоо цааш нь 16-гийн зэрэг нь болох гэхээр логарифм 2 суурьтай 2-ны ядуурд 3 нэмэх нь 2-ны 1. Энэ чинь хасахын нэмэх тэгээд энэ чинь доош бууж 2-ны 1 гэж. За одоо энэ дээрээс би юу хэлэх вэ гэхээр 6 дугаар томьёо ашиглая. А-гийн n дээр нэмэх нь m гэдэг бол юу гэсэн вэ? А-гийн n-ийг үржих нь А-гийн m зэрэгс. Ийм томьёо байдаг. За энийг ашиглах юм бол энэний n зэрэгт энэний m зэрэгт болох. Өөрөөр хэлбэл 16-гийн логарифм 2 суурьтай 2-ны ядуурд 3 үржих нь 16-гийн 2-ны 1 гэж гарч ирнэ. За эндээс тэнцүү. Энэ 16-гийн 2-ны 1 гэдэг бол өөрөө юу болчихно? Язгуур болчихно. Энд гарч ирсэн. Язгуур ч өөрөө 2-ны 1 зэрэг учраас буцаад 2-ны 1 гарсан учраас нэг язгуур гэдэг.
Энэ бол шууд хэдтэй тэнцвэр байхгүй. Шууд дөрөвтэй тэнцвэр. За одоо энэ сэдвээ 16 гэсэн өөрөө 2-ын 4 зэрэгтэй байна. 4 зэрэг. Тэрний логарифм зэрэг болно. Одоо логарифм 2 суурьтай 2-ны язгуурын 3 гэсэн. За үрчин энд 4 болсон. Энэ бол 4. За 4 гэсэн процентын урдаа энэ 4-ийн урдаа авчих. Тэгээ үрчин гэж байна. Одоо энийг энэ том хэрэглэнэ. 7 том. А-гийн n зэрэгтний n зэрэгт гэдэг бол А-гийн n-ийг үржих n гэсэн үг шүү дээ. Зэргийн зэрэг чинь хооронд зэргүүдийг үржүүлдэг. Тэгвэл энэ дөрвийг энэ логарифмээр үржих гэсэн. Өөрөөр хэлбэл 2-ын 4-ийг үржих логарифм 2 суурьтай 2-ны язгуурын 3 гэсэн. За одоо эндээс 4 гэж тооцно. За логарифмыг одоо энэ бичлэг 8 гол чанарыг ашиглаж байна. Яг үгээр логарифм за k үржих логарифм a суурьтай b гэдэг нь k гэсэн коэффициент маань энэ дээр зэрэг болж байна. Тэгэхээр болохоор логарифм a суурьтай b-ийн k зэрэгт нь гарч байна. За тэр ясаар k-гийн оронд 4 байгаа 4 чинь энэ 2-ны язгуурт 3-ын 4 зэрэг болж ирэх юм шүү дээ. За тэгэхээр тэнд зүг 4-ийг үржих нь 2-ын зэрэг нь одоо энэ бол гэхэр чинь логарифм 2 суурьтай 2-ны язгуурт 3-ын 4 зэрэг боллоо. За одоо энэ 8 дахь томыг ашиглана. За 8 дахь томыг би одоо хаана бичих вэ гэхээр за одоо энэ бичиж тийм одоо. За энэ бичиж тэгэхээр болох гэхээр 8 дахь томыг А-гийн логарифм А суурьтай b гэдэг бол үндсэндээ b-тэй хэвцүүлсэн том юм. За тэгэхээр энэ томыг ашиглавал 2-ын логарифм 2 суурьтай энэ гэдэг бол ерөөс энэ л гарна, энэ л гарна. За тэгвэл энэ томыг асууж шүү дээ. А чинь 2, энэ А чинь энд, тэгвэл b чинь энд үлдэнэ гэсэн үг байна. За тэгвэл 4-ийг үржих нь 2-ны язгуурт 3-ыг 4 зэрэг. За энэ маань 2-ны язгуурт 4-ийг үржих нь 2-ын 4 зэрэг чинь 16. Энэний квадрат чинь 3, дахиад квадрат гэдэг 9 бол. Өөрөөр хэлбэл хураагдлаа 4-ний 9 гэдэг манай хариу гарч байгаа. За 4-ний 9 гэдэг маань манай тестийн хувьд 4-ний 9 буюу зөв хариулт нь B хариулт болж таарч байна. За ингэснээр 1-р бодлого маань бодогдож дууслаа.